ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгальмаа Үнэн гүйдэл. 5 дугаар хэсэг. Сондор энэ бүхнийг нэгэн санаж хэдий 10 жил өнгөрсөн ч өчигдөрхөн мэд чихэнд нь ээжийнхэн дүү ангийнхааж Сондор тамхиасаа цагаа хартал утсан дуурахад харуул ойлов залгаж байлаа. Чи хаана байгаа юм бэ Сондо? Хүндгэлтэй яриараа бид хоёрын ажил дуусаагүй байгаа шүү. Ойлголоо хатагтай Сондо. Бид хоёр буудалтай сая л орж ирлээ. Банд өвгөн бүр гайхаад болох юм уу л гээд байна. Сайн байна. Би халуун усанд орох гээд явж байна. Таны хажуугийн өрөөг авсан болохоор санаа зовтгүй. Ойлголоо. Бид хоёр харин гарч хоол иддэг юм уу гээд таныг захих уу гээд л залгаж байна. Зүгээрээ би өөрийгөө болгочихсон. Чи аавыг минь л нэг сайхан баярлуулаад өглөө эрт явна шүү. Би залгая. Окей, ойлголоо. Сондор уцаа таслан харуул дөлгийн машин ирж байгаа харагдахад цагаа дахин нэг хараад тосон очиход дөл машинаасаа буух гэдэл Сондор хэрэггүй хэмээн дохиод цонгон дээр нь очин. Амжилттай гэсэн үү? Тийм ээ хадагтай. Би ч манай ч өвгөнийг ёстой ангаатл нь ярьж байгаад Пепегээ гарч иртэл нь хар авахгүй байж чадсан шүү. Сайн байна. Хэмээгээд Пепе рүү асуусан арцаар харвал Пепе энэвсэглэн өөр дээрээ байгаа цүнхээ гараараа алгадтал Сондор цүнхийг аваад сайн ажиллаа. Цаг одоо 14 цаг 10 минут болж байна. Та хоёр 17 цаг гэхэд хотод очих байх. Очоод явах бүх бүлтгэлээ хий. Дүүл чи Тайланд руу хамгийн ойрын нислэг хизээ байна. Асуугаад цуудал байхгүй бол мөнгөөр ч хамаагүй аргалахыг бод. Бид хоёр өглөө 9 цаг гэхэд хот орно. Ойд үеийн бүхнийг мэдээгүй болохоор би одоо шууд та хоёртай явж болохгүй байна. Амжина гэж бодож байна уу? Хатагтай Сондо хэмээн дүүл асуувал. Амжуул өөр цаг байхгүй. Хурдан тосмаа сайн. Ок, ойлголоо. Гэхдээ миний гадаад пассворд бас мөнгө хэмээн дүүл итгэлгүй асуувал Сондо. Би өглөө эрт очино. Та хоёрын дэс юм авч явна. Тийм болохоор санаа зовлтгүй. Энэ орчилгаа хэмээн бодол 10,000-ын дэсгэр шидэн өгвөл дүүлч нүдэн гэрэлтэн бодлоо өөрчлөхөөс өмнө гих шиг хурдаа нэмэн хөдлөв. Сондор хийдээ сулгаасан буурханыг машиндаа сун аавынхаа гэрээс авсантай зэрэгцүүлэн харвал яг ижилхэн хоёр бурхан байх аж. Ялгаа нь нэг нь нөгөөгөөсөө ялимгүй өндөр аж. Пепе чи чарахгүй мундаг юм аа. Яаж боддоор хараагүй байж ийм адилхан хийж чадсан байна. Ингээд өвгийнч ээжийнч биелүүлж чадаагүй даалгаврыг би чадчихлаа гэж юу. Бүр тэдний мэдэхгүй хоёр ижилхнийг шүү. Итгэмээргүй юм аа. Тэгэхдээ яагаад инэт хэрэггүй баярлахгүй байгаа юм бол цааны юм. Аав маргааш гэртээ хараад бурхнаа алга болсныг мэдээд цагдаад мэдэгдэх байх. Тэнд төрсэн бүгд ойдын хурууныхээ бас өглөө сэрхээс өмнө би дуудаад бид явчих болохоор ойд виг сэжиглэн гарцаа бай. Учир нь би Монгол байхгүй явчихсан шүү дээ. Тэгээд ч гадаад хүн бурхан тахил гэж мэдэгчгүй аавын хувьд. Харин энэ хитээс авсныг яг адилханаар сольж тавьсан болохоор тэд мэдэх хүртэл овоо одох байх. Тэр хооронд манай хоёр Тайланд гараад амжиж гана. Би чадлаа. Тийм ээ. Би чадлаа. Хэмээн машиндаа сум буцан давхлаа. Сондор буцаж буудалтай ирэн захиалсан өрөөндөө ороод хоёр бурхнаа зэрэгцүүлэн харж байснаа. Ер нь би яхаараа ээжэд туслах ёстой гэж. Анхнаасаа намайг ашиглах гэж л өдий хүртэл өсгсөн юм биш үү? Намаа гих сэтгэл байлуу тэр хүнд. Өнөөдрийг хүртэл хуусны чин төлөө. Өнөөдрийг хүртэл намайг ядаж нэг удаач болов хайрлаж байгаагүй чин төлөө. Харин яаж матарч чадах вэ? Пепе минь намайг уучлаарай.
Би эднийг өгч явуулаад өөрөө очлоо гэхэд амьд үлдэх баталгаа байна уу надад? Үнэнгүйдлийг өөх анхнаасаа худлаа байсан юм байна. Хэрв намайг нэг удаач болов хүүхдээ гэж боддог байсан бол итгэх л байсан. Итгээгүй хүмүүсээ явуулж бибэг минь сүрдүүлэх байсан гэж юу? Алхын даваан дээр би амжиж залгасан гэвэцтэй. Тэгэхээр бод сандар минь бод. Тамхиад отон өрөөнд одоороо холгиж байснаа инээмсэглэн тамхиа амтран. Тийм ээ. Хэмээн ганцаараа орилоод уцаа гарган дугаараа цоглуулж эхлэв. Ойдов банд өгөнтэй хоёул нэлээд халамтсан харагдан. Утсан дуурахад харуул сандуу залгаж байна. Байна уу хадагтай? Миний нэрийг битгий л гараад ир. Юу хаашаа блэ? Өрөөнийхэн үүдэнд. За. Хэмээгээд. Бандгүй би доошоо буугаад дахиад нэг юм аваад ирээ. Юу, хүү минь. Энэ байна штэ. Одоо болно. Би ч зөндөө уулаа. Зүгээрээ охин ч намайг танаас юу ч битгий хармал аав минь өдий болтол зовсон байна. Сэтгэлийг нь сайхан сэргээгээд өгөөрэй гэсэн юм аа. Ив дээ охин минь. Аав нь чамаагаа амьд сайн байгааг харсан энэ л хангалттай. Би ч гэсэн та хоёроо бодгоор л эмтрээд байх юм. За, одоохон хэмээгээд өрөөнөөс гарвал сандар шатан дээр зогсож байлаа. Би унтлаа өглөө эрт явна. Чи бага уугаарай. Банд өгөн сэтгэл нь хөдлөөд сайхан байгаа шүү. За, мөнгө байгаа үсттэй. Бага. Одоо бараг нэг юм аваад л бит хоёр ч унтах байх. Ингэснэ цагаа хараад. Цаг яагаачгүй юм байна. Тэгэхээр чи аваа шуналтай залуу юм аа. Аавыг тасартал нь уулгаарай. Хэмээгээд 50,000 төгрөг өгөөд одоо нэмж өгөхгүй болохоор надад битгий саад болоорой. Би юм идчихэд унтлаа. Өглөө би чамруу залгавал өвгөн сэрчгэж магад. Настай хүн амарг. Чи ерөөсөө 5:30 үед машиндаа хүрээд ир. Тийм эртүү. За ойлголоо хадагтай сондоо. Сайхан амраарай. Сондөр давхсаар хийдийн гадаа ирэн том гар зөнхөө цугавчлан манай ачиг хаан явтал хийдийн ардаад хашаага шүрдэж байв. Сайн байна уу та? Хэмээн аялагтай монголоор мэдлэг хэмэгтэн өдөөс манай чигүүн гайхан хараад. Сайн байна уу? Ойрдоо манайхаар ямар их гадаа түүхнүүд ирээд байна. Хэмээн амандаа өглөөд бэлэгээ тайлан өдөөс нь очивол сандар инээмсэглэн. Та намайг таньж байна уу? Би дээр монгол залуутай ирээд гуйсаар байгаад мөрөх гэж орж байсан эмэгтэй байна. Тэр юм уу? Би харин ойрдоо гадаа түүхнүүд ирээд байхаар нь гайхаад байлаа. Бид энд танаа сайхан онгон газар нутаг үзэгсэнд байгаал уламжлал хөдөө мал гээд үзэх гэж ирсэн юм. Анх би үзээд надад маш их таалагдж сэтгэл төрүүлснэ найз хүүхэнд гэлтэл тэр бас үзмээр байна гэд өдөр ирээд явсан баг. Тийм. Өдөр бас нэг хүүхэн ирээд явсан. Ах минь тэр найз минь харин бичиг баримттай мөнгөтэй зөнхөө гээч гэж гинэ. Сая хотод очиод над руу ярьлаа. Би хамрыг хэд ороод уцаж явсан юм л да. Хэмээн ганц мэддэг газараа хэлбэл өвгөн сандран. Халга. Тийм үү? Аль орж үзье. Хэмээн өмнө нь гарan хийдэн онгоолгон дотогш ороод гэрлээсэн хаан явна. Сандар хамт хайлтсаж байснаа. Аха, найз минь эндээс өөр газар очсон уу? Манайд энэс өөр үзэх юм байхгүй дээ. Юмэг яаж мэдэх вэ? Та гараад нэг үздэг юм уу? Манай найз чинь их сониуж болохоор хийдийн гадна зургийг авч байхдаа нэг газар тавиад мартчихсан ч байж магад. Би энийгээр сайн харж бай. Өвгний гараад хөлийн чимээ нар цааш олдохыг сонсонгуудаа бошуухан цөнгнээсээ жинхэнэ бүхний гарган буцааж байранд нь тавиад дөөрөмлөө цөнгөндөө хийгээд урдаас үлдсэн жижиг цонх гаргаж ирэн гартаа бариад хийдээс гарan. Аха, би олчихлоо. Энэ байна. За, ашгүй. Хаан байж юу? Би уг нь өдөржин цэвэрлсэн юм харагдаагүй дээ. Цаадга чинь мөрөхөр бурхны өмнө тавьж байгаад мартсан бололтой. Тэнд байна. За, баяртай. Баяртай. Сайн яваарай. Сондөр буцаж давхин шөнө гэрд буудалтай ирээд машин түрээсэлсэн хүндөө залган өглөө өрөөр явуулчихлоо. Ирээ жижигрээс дэлгүүрээ аваарай гэд нэг цаг чиглээ дуг хийгээд авахар утсандаа сэрүүлэг тавиад мөхлөөрөө хэвдэв.
Бандөвгөн өглөө сэртэл өрөөндөө ганцаараа байхааж. Дотор нь ойр дуугаагүй гэлхүү шартсан бололтой хүнд байхад өндийн уух юм хайдал ширээн дээр нь өчигдрийн бараагүй бололтой хугас шил арих том устай харагдав. Уснаас саваар нь хэд балгаад арх хийгээд уумар байсан ч бас ч гэж санаан заван ойдыг хүлээтэл эрсэнгүй. Хайцсан юм бол эдгээр юмд явсан юм болов. Тэгвэл орж ирэхээс өмнө ганцхан татчихъя. Ингээд өөртөө ахиухан хин бүгдийг уугаад хэвтэл сая нэг биеийн тавин хөлсөн бурзан сайхан болоод ирлээ. Ойдов ирээгүй л байлаа. Дахиад нэг хэмээн хийж уучгаад босон. Ороо хуран өчигдрийн болсон бүхнийг санан зөөл биш байгаа хэмээн өөртөө хэлээд харвал орных нь хөлд авсан зүйлс нь шуудатайгаа хэвдэж явахыг хараад. Энэ хүү хайцсан юм болоо. Цагайд болж байна. Энэ одоо хоёрын хооронд жаахан үлдчихлээ. Хэмээн үлдсэн архиа бүгдийг хин уугаад өрөөнөөс гарan буудлын жижүүр дээр очивол жижүүр хүүхэн энэмсэглэн. Бандгүй та ч өчигдөр ястаа том байлаа шүү. Энэ хаваар нэг таныг баян хүүтэй болж гэдэл яриад байна. Ханц. Өнөө хүү яав? За болтоо та тасарчихсан юм уу? Өглөө эртэл боцоо боллоо таныг өөрөө сэртэл битгий сэргээрээ гэд явсан. Оо тийм үү. Ажилтай хүн аргагүй байх л да. Цагэд болж байна хүүхэн. Юу сөнгөрч байна? За өвгөн ахын ч гэсэн харъя да. Та юма дааж харих юм уу? За яршиг да зөгөөд байх юм байгаа биш. Одоо манай самын нөгөө дэлчгэр бод ирж машин аавна. Таныг тэрүүгээр хөргүүлээрэ гэд энэ мөнгийг өгсөн. Таны юмч ганц шуудаа биш баха. Яах нүдээ. Би зүгээр гээд байхад янзын хөө шүү. Банд өрөөнөөсөө буцаж орон өөрийн гэлсэн юм аван шуудатайгаа өргөтөл бас ч яггүй хүнд байсанд. Би одоо хэд наслна. Юугаар дутлаа гэж ийм юм авахулдаг байна. Зовмоор юм. Хэмээн өглөн явсаар үүдэнд очтол бод түүнийг хүлээж байлаа. За явах уу, өвгөн минь. Та ч их нууцтай хүн юм а. Ийм баян хүүтэй байснаа маниусаа сүр тал нуугаад. За тэр олон үгээр яах вэ? Явцгаая. Маа энийг өрөг. Хэмээн томхон дуугарвал буудлын хүүхэн хоёр нүдээ ирмэлцэн өвгөнийг шоолоод. Ойлголоо даргаа. Хэмээн шуудатайг өргөн машиндаа хийгээд хөдөллөө. Банд гэрийн гаднаас бодыг явуулаад гэртээ ороод анх удаага гэрээ харж буй мэд удаан гэвчин тойруулан харж байснаа. Халаг минь. Ингэх гээд байж тээ. Сандар бибэ дүүлгөрөв ширээд орин хүн тос бүр дор дороо баяртай суусгах ажаа. Сандар вискигээ барин. За ажил амжилттай болсон төлөө. Ингээд нөгөө хоёр нь ч төлөө хэмээн толгоцгаана. Бибэ дүүл та хоёр яаж сольж чадваа? Ингээд бибэ найлангаад нь дөлийг тэрэн. Манай дүүл ямар ч хүний анхаарлыг татах хувьдастай сайхан залуу да. Дүүл харин энэ ярианд ичиж буй бололтой. Миний анхаарал татах сайхан ч юу байх вэ? Яг уу ямар ч хүнтэй аргыг нь олоод ярьж чаддаг мэн л. Ямар тач та хоёр чадлаа. Баяр хүргэе. Одоо төлөө чиний ажил үлдсэн. Энэ бурхныг чи авч хэлээр гарна. Бибэ та хоёр Тайландын хэлээр гартал нэгнээ танихгүй. Чи төрүүлж гарах болохоор бибэг хүлээж байна үз. Хэрв хэл дээр ямар нэг асуудал болбол бибэ чамааг орхиж явахгүй. Надад мэдэгдэж би эндээс зохицуулдаг юм. Миний хамгийн гол ажил энэ юм байна, тийм ээ? Яг тийм. За. Гэхдээ эн чинь улсын өмч түүхийн дурсгал гээд хэлээр гарахгүй л дээ. Тэгээд би баригдана. Тэр үед яана гэж бодож байна. Бүсгэж үдэ. Би ч бас тийм тэний хүн биш шүү. Тэрийг бид бодолцсон байгаа. Бибэ дараа нь амархан авагдчихаар баримлаар дээрээс нь хэлбэрийг нь өөрчлөн тоглоом шиг болгочихно. Тийм болохоор чи дөөрэмэл дурсгалын тоглоом гээд авч явна. За. Та хоёрыг дээ. Тэгвэл өөр шүү. Алив. Ингээд толгож байтал Сандрын утсан дуурахад харвал ээж нь дүрст яриагаар залгаж байлаа. Сандар нөгөө хоёр тандан үнгэнгүүдлийн боос залгаж байна. Ингээд бибэ царин сонин болж байх суух газараа олж ядан хавчгана. Харин дүүл нэг их анзаарсангүй. Сайн байна уу босс? Үнэг маргаашгүй. Аль байна? Би харъя. Одоохон
Химээгээд удсаа барьсан жигтэй ажлынхаа өрөөнд очин алтан бурхнаа харуулбал цаанаас нь найдвартай юм байгаа биз? Би тэгж бодож байна. Бодож байна биш. Найдвартай юм уу, үгүй юм уу? Тийм ээ, найдвартай. Хэзээ өдлөх юм? Маргаашийн нислэгээр явна. Эхлээд Пипе энэ залуутай хамт явна. Энэ залуу наан чинь үлдэн манай хүн болж ажиллахаар болсон. Чи яана гэж. Би энэ хоёрыг амжилттай хэлд авч наан чинь оцсны дараа араас нь гарна. Хэрв баригдвал эндээс зогсоолдгийг гэсэн үг. Окей, сайн байна. Удахгүй явуулъя. Баяртай. Сондөр удас тасархад сая уртаар амьсгаа аваад. Төлмөн харав. Би чамайг босстой танилцууллаа. Окей. Одоо би бүрчих итгэл төрчихлөө. Байраа зарсан, ажлаа өгсөн. Энд надад одоо хорогдох юм юу ч үлдсэнгүй. Очоод би чамд бүх талаараа туслана. Хонгор минь санаа зоволтгүй. Химэн Пипе хэлэн вискигээ тулган уугаад дөөлж сэтгэл хангалуун маасайдал инэн уусаар. Сондрын удас дахиад л зогсоо зайгүй дуурахад харуул ойдов залгаж байлаа. Сондор доотлохыг хараад уцаад ижээлсэн салган унтраагаад хогийн сав руу шидээд нөгөө хоёр тандан. Дөлөө чи ингээд эндээ унта. Пипе бид хоёр ажилдаа орлоо. Ойлголоо хадагтай сандуу. Би таны мэдээлтэй. Банд өвгөн гэртээ ортол гэрн нэг л хоосон мэд болгоод гайхан удаан гэгч нь анхал харж байгаа мэд тойруулан хардал. Хоймерт нь гэрийг дүүргэн байдаг алтан бурхан байхгүй байх нь тэр. Халаг минь ингэх гээд байжтэй. Хэмээн халаглан орилоод гараад очтол бутын машин тэртээ хойно тоос татуулна дахиж байгаа харагдахад эмээлийн ганц морой унан цагдаагийн хэсэг рүү дахив. Тэгээд цагдаагийн хэсэг рүү оронгуудаа хамгийн ихний хаалгыг татан ороод миндийн зэрүүг амьсгаадан. Өхөө минь ахын гэрт хулгай орж. Хэзээ бэлээ бандгаа та жаахан тайван. Хэзээг нь мэдэхгүй өчигдөр шин бишээ. Өнөө өглөөж байж магадаа. За би чи таны мэдэж байгаагаар юу алга болсон байна? Алтан бурхан. Тийм ээ. Миний үе дамжиж ярьсан алтан бурхан минь алга болчихлоо. За та төр хүлээж байгаарай. Би хамт явъя. Гэрт нь ирээд үзлэг хийж байснаа. Таны гэрийн цойж ямар байна? Аль үзье? Намайг ирэхэд цойж зүгээр байсан. Би өөрөө онгоолгоод орж ирсэн л дээ. Тэгвэл хаагур яаж орсон байж болох вэ? Та ингэхэд өчигдөр жаахан уужаад танаас нэвт үнэртэж байна. Харин тийм ээ. Өчигдөр нэг танилхүү хотоос ирээд намайг дайлаад бид хоёр буудалд уугаад манай охин загсан гээд өглөө будад намайг хүргэж өгөөрөө гээд хэмээн урд хойно оруулан сандран ярьтал. Охин арай та өөрөө согтуудаа авч явж янз бүр болоогүй биз? Танай гэр толгой орсон гэх сэжиг бүхий нэг ч юм алга байна. Иш ахан цогт хүжгэлсэн арайч бурхнаа худалдаж уухаар тэнэг бишээ. Тэгвэл танд сэжиглэж байгаа хүн байна уу? Энэ алтан бурхны чинь талаар хамгийн их сонирхож худалдаж авах санал тавьж байсан хүн байна уу? Манай эндхийн мэддэг хэдэн нэг ч их тоож байгаагүй. Тэгээд ч над чиг ийм өвгөнд жинхэнэ алтан бурхан байна гэж хинээс санаанд ороогүй биз. Харин өчигдөр намайг дайлсан хүүтэй ингээд сондрыг хэлбэл охиныг нь барьчих юм шиг санагдаад шууд яриагаа булзаар олон. Ойдов хүүг шалгамаар байна. Тэр хүү өчигдөр гинэт манад ирээд намайг төв оруулж дайлсан. Тэгээд болсон гэд байхад нэмж өгч уулгасаар байгаад тасар ачгаад өглөө босгоос өмнө явсан байсан. За ойлголоо. Би төв орж мэдээлээд шинжилгээний баг явуулъя. Мөн тэр ойдвыг байцаа. Одоо хаана байгаа юм? Ингээд ёс төдий асуугаа дотроо бол бандгаа зөнж байгаа юм биш байгаа. Алтан бурхан бас охин гин. Хэн ойдов уу? Би яаж мэдгэвдээ? Хүмүн тэр чинь хотын хүн л гэсэн. Хэнийг нь мэдэхгүй хүнийг дагаж яваа тасартлаа уужил байдаг. Таач гэж та. За би ямар тач төвөөр танилцуулъя. Нэр хүмүн надад залгасан дугаар нь байгаа. Өчигдөр надад зөндөө юм авч өгөөд тэгээ тантай байн холбоо барьж байгээд нэг удаас авч өгсөн.
Энэ дугаар нь шүү. Ингээд над руу залгаж байсан. Ааха, та уцаа өгдөө хэмээвэл банд өврөө удлан Nokia маркийн гар утас гарган. Энэ байна хүүхэн. Өдөв Сандар хоёр давхсаар өглөө хотод орж ирцгээв. Сандар гэрийн гадаа буугаад. Чи сайн байлаа. Баярлалаа чамд. Ядраа байлгүй. Одоо сайхан амардаа. Энэ үлдсэн мөнгө хангалттай хөрнө гэж бодож байна. Хэмээн 3 сая төгрөг өгөөд буух гэтэл ойдов гараас нь барин. Сондоо хатагтай намайг уучлаарай. Та ингээд явах гэж байгаа юм уу? Тийм. Бид хоёрын ажил дууссан. Ийм урд нь тэгтээ та яаж эндээс явах вэ? Бишээ би хизээ байраа хүлээж авах вэ? Би явахтаа ярив. Уучлаарай, би санаагаа буруу ойлгуулчихаж. Энэ мөнгө хангалттай бараг илүү гарах байх. Бас би тантай сайхан танилцлаа гэд нэг өрөө найзын ясаар хоолнд өрөх гэсэн юм. Ок, би хэлий. Одоо ядарч байна. Сайхан усан дараад амармаар байна. Сайхан амраарай, би хүлээж авъя. Ойдогч мөн ядарч байсан ч гарт нь байгаа мөнгнөөсөө нэг бол Сандар хэмээх мэддэг хэрн мэддэггүй эмэгтэйгээс болсон уу? Нойрон хөлчин тийм их зурагт харан хэвдэж байтал утсан дуурахад харуул банд өвгөн залгаж байлаа. Сайхан амарсан уу бандгүй? Зүгээр үү? Тийм ээ. Чи хаана байна? Би гэртээ байна. Түүнийг ийхүү асуугаад бүрж их гайхсан ч олон юм бодсонгүй. Чи яг одоо эргээд хүрээд ир. Яах гэж хэлээ? Та намайг санаад байгаа юм уу? Надад чамтай ярих нэг ажил байна. За, ямар ажил хэлээ? Би сонсож байна. Утсаар ярьж болохгүй байна. Нөгөө суурган дор нуусан өвөөгийн юмнуудыг авдаг юм уу гэдэг. Надад чамаас өөр тусалж хүн алга. Үнийг сонсоод ойдов инээд нь хүрэн. Та өчигдөр цогтойгол байсан байх штэ. Зөв шийдвэр гаргалаа. Тэгтээ ярьснараа үсттэй. Ааха. За, би одоо гарлаа. Ойдов минь суусан газараасаа шороо хатгадаг чич дажгүй залуу юм а. Хэмээн өөрийгөө могтон бошуухан хувцлаад гарав. Банд өвгөн харин уцаа даслаад цагдаа хүрүү харан. Одоо хотоос гарлаа гинэ. Үнэн л байгаа үсттэй. Хэмээн тунирхан дуурвал цагдаа инээмсэглэн. Юун суурах вүлээ бандгаа? Манай өвөөгийн юм байдаг гэд анх би эрэхт нь худлаа жаахан тоглож ярьсан юмд итгэжчгэж. Өчигдөр тарь талаар надаас яг хаана байдаг юм гэд асуугаад байсан юм л да. Зөв. Би түүний царайг хармааргүй байна. Та нар учрыг нь олоод өвгөн миний ямиг л аваад өг. Тэгж болно. Тэгэхдээ тэр алтан бурхан чинь үнэхээр түүхийн ховор дурсгал бол улс хурааж аавна. Яагаад тэр вүлээ? За. Манд хэллээ гэд ямар ойлгох ухаан байгаа биш. Хаанч байсан буруу гараар орчихгүй юм шиг л хамгаалагдаж байвал болоо зүгээр. Өдөв хизээний мэддэг болсон замаараа төвгүй давсаар банд өвгний гадаа ирэв. Авчирсан арх чихрээ барин машинаас буун гэрт нь орвол тэнд банд өвгөн биш харин 2 цагтаа түүнийг тосон аван учрыг нь асууж амжаагүй байтал гавлан машинд нь суулгаад цагтаагийн хэсэг рүү хөдлөв. Ойдов байцагдж байхдаа аваагүйгээ нотлох баримт байхгүй учраас яалтж байхгүй толгоогоо шаан сууж байснаа нэгийг санан. Би уцаар ярмаар байна. Надад уцаар ярих хэрэг байгаа үсттэй. Хэмээн төмөр дорны цаанаас ойролцоор арайхан уцаа аван Сандар руу залглаа. Сандраа гойж байна. Уцаа авал та Сандраа. Гэтэл чи утас тасран дахин залгатал холбогдох боломжгүй гэхэд хараал урсган уцаа газар чулуудаад арга нь барагдан цохирсондоо доош сум тосов. Нэсэг онгоцны буудлын дээр зорчигчд эхнээсээ орж эхэллээ. Дүүл өөргөвчээ шалган нэвтрүүлэг дээр тавиад өөрөө цааш орон цүнхээ хүлээж байтал цүнхэн журсаад гараад ирэв. Энэ мөчөд Пепе Сандрын өдөөс харан инээмсэглээд хиймэл үсээ аван нүдний шилээ цүнхнээсээ хөрмөө гарган өнсвөл Сандар толгой дохин нүдний шилээ дээшлүүлээд цааш явв. Гэтэл түүний хажуугаар 2 цагдааг үсээр тодогшоо орвол Сандар Пепе рүү харан толгоогоос эксрэн заалны суулт сандалд дүүл тарагдахгүй газар суугаад юу болохыг хүлээв. Дүүл цүнхээ аван Пепег орж ирэхийг хүлээн
Ярьсны дагуу дотор цонхон тушаа аль болох хүн багтай газар суун байтал түүний нэрийг зарлан дуудах дуудлагад аль болох сандрахгүй гэж зангигаа засан олон ч дуудуулахгүй явсаар хэлсэн газар нь очлоо. Түүнийг аваад ортол. Уучлаарай, бид журмын дагуу таны цүнхийг шалгах хэрэгтэй боллоо. Яагаад хэмээн хэгжүүрхэн асуувал. Та цүнхээ онгойлгоно уу? Энэ юу болохыг үзэх хэрэгтэй байна. Аль хэмээн дэлгэц рүү харснаа. Энэ тоглоомыг уу? За хэмээгээд сандрын зааж өгснөр юу ч мэдэхгүй царайлан дотроос нь юмудаа гаргаж явахдаа. Энэ тоглоом яасан гэж арай тэсэр бөмбөг байгаа юм биш үү? Айчглаа хэмээн инээн хэлээд гаргаж ирэв. Гаднаас нь харахад хөөрхөн Монгол дээл малгай удалтай баримл харагдана. Би Тайландд найзынхаа урилгаар зочилж байгаа. Тэгээд юу авчихаа мэдэхгүй үндэсний шинжтэй болохоор нь үүнийг сонгосон юм. Та төр хүлээж одоохон хэмээгээд нэгэн тоглоомыг түүнээс аван гарав. Хүлээж байх 20 минутад дөл өрөөнд дотор байд сууж ядан амандаа худлаа хараад урсган уурлагч болж жүжиглэж үзэв. Надад ядаж яагаад ямар шалтгаанаар зүгээр нэг бэлэг дурсгалын зүйл гэж авсан тоглоомноос болж ингээд байгааг хэлж өгөөч. Би нэслэгээсээ хоцорлоо хэмээн омогдоход. Зүгээр бэлэг дурсгал мөн бишийг шалгахаар аваад явсан. Удахгүй та санаа зовлтгүй. Хэрв зүгээр баримлал нь үнэн бол таныг хоцрохоос өмнө хариу нь гарчихна. Юу яриад байна чи? Сая эндээс харахад арай өөр зүйл бурхан харагдсан болохоор бид үүргийнхээ дагуу шалгаж байна. Юу бас бурхан бэ? Та нар чинь солиороогүй биз? Дүүл ингэж хэлж байхдаа хоолон жижиргээлж байлаа. Навшгэж Пипе Сандо та хоёр хаана байна? Тэрв Сандо чиний хэлснээр болохгүй бол би ганцаараа унахгүй намайг ашиглаж хэл давуулах гэж байгаа энэ хоёр гадаад хүүхэн ингээд та хоёрын зургийг чинь өгөх юм гэдээ. Ямар азар та хоёртай хамт бурхныг барьж дорслын зураг татвал гэж тэр үедээ сэтгэвэ. Тийм ээ. Би юу ч мэдэхгүй зүнхэнд юу байгааг мэдээгүй. Сандо Пипе хоёр л намайг Тайландыг үзүүлнэ. Энэ цүнхийг үүрээд яв. Бэлэг бас дурсгалын зүйл байгаа гэсэн. Би мэдэхгүй. Анхнаасаа би юунд ч оролцоогүй юу ч мэдэхгүй. Тэрээр цагаа харин Сандогийн үгэнд орж дугаараа узнасаа салгаад үлдээсэн өөрийнхөө тэргийн гайхан байдал ашгүй нөгөө хүн гартаа авч явсан хүүгэлтэйгээ барьсаар ороод ирэв. Уучлаарай, шалгах гэж зөндөө удлаа. Та энэ замдаа сайн яваарай. За, би хэлсэн биз дээ. Хэмээгээд гараас нь булаах нь холгүй шүүрэн аваад өрөөнөөс гангүйсээр иртэл зорчигчд онгоцондоо сууж дуусаж байгаа харагдахад өөрийн билетээ шалгуулан хоолгоор гүйсээр сайн онгоцондоо суусан хойнол уртаар амьсгаа аван өссөө арчлаа. Онгоц хөөрөн хөөртөл дүл нүдэн нэхийг хүссэнгүй. Үнэхээр ингээд нисэж байгаадаа итгэж ядан нүдэн нэвэл энэ нь зүйд байгаад сэрчиг юм шиг санагдаад нүдэн нэхийг хүссэнгүй. Та юм уу? Хэмээн асуухад сая нүдэн харвал онгоцны хүжлэгч хүүхэн инээмсэглэн төрж яваа уух зүйлстэй хажууд нь байгаад. Онгоц хөөрч гисэн үү? Тийм ээ. Би Тайланд нисэж яваа мөн үү? Тийм ээ, та Тайланд шууд нислэгээр нисэж явна. Йоох, алив хатуухан юм уу? Дүл нүдэрээ бибэг хайдал харагдсангүй. Онгоцон чөлөө дайлал эхэлж зарчигчдаа босож бие засаж эхлэхэд дүл мөн бибэг хайгаар босож явсан ч түүнийг олж харсангүй. Боцод суудалтаа суугаад арай бибэ яваагүй юм биш байгаа да. Тэгэх учиргүй дээ. Яаж үүнийг авлаа? Энийг нь мэдэхгүй надад итгээд явуулчих гинэ хонгорууд биш дээ та хоёр. За яах вэ? Хамгийн гол үнэт зүйл надад миний гарт байна. Та хоёр алга болбол тэр л үз. Би үнэн гүйдлийн боосыг олж уулзаад юмыг яаж мэдэх вүлээ? Хүний хувь тавилан гэж. Өдөө 3 дахь хоногт байцаалтаа өгч байв. Чи ингээд гүрийгээд л байх уу? Тэслэгчээ би танд мэддэг үгнээ хэлсэн. Надад өөр нэмж хэлэх юмч байхгүй. Мэдэх юмч байхгүй. Чи Бандугаан гэрт алтан бурхан байгааг мэдэж байсан уу? Тийм ээ, Бандугаа өөрөө түүхийг нь ярьж өгсөн. Бандугааг хэзээнээсээ мэддэг вэ? Би ердөө 2 хон удаа л болцсон. Нэг нь манай капан жуулч нар ирсэн эмэгтэйг хамрын хэд үзүүлэхээр явж байхдаа
санаасаргүй даралд танилцсан. Нөгөөх нь тэр жуучны охин болж таарад тэр огныхын хүсэлтийн дагуу өвгнийг дайлахаар уулзсан. Өөр мэдэхгүй. Тэр эмэгтэйч нь бандгаа багтан төрсөн охин минь хизээж тийм юм хийхгүй. Ямар шаардлагатай гэж тэр алтан бурхныг авдаг юм. Өөрөө хангалуун сайхан харин оронд амьдардаг юм билээ гэж байсан. Тэгээд ч гэрээс нь авсан шинжилгээгээр таны хурууныхээ илэрсэн. Энэ нотлох баримт. Арайчтай. Би биш штэ. Ингээд шүүх хурал болж эргэн бандын гэрээс удам дамжиж ирсэн алтан бурхан алга болдог шон сэдэлтэй зориудаар буюу хогрөгчийг тасартлан шалтгаангүйгээр агуулгасан. Хогрөгч өглөө сэргэд хэл чимээгүй өрөөнд нь үлдээгээд оргон зайсан. Хэргийн газар үзлэг хийхэд нотлох баримт хурууныхээ илэрсэн зэргийг үндэслэн 5 жилийн хорих хилаар шидэгсгүй. Хогрлыг хөдөлмөрлөн барагдуулсгаа хэмээн тогтоол гарan ойдвыг гавлан гарахад ойдв эргэж харан хогрөгчийн цуудад сууж буй банд өвгний өөдөөс харан бандгаа би сандрын хийснээр л байсан. Миний буруу гэвэл таныг охинтой чинь л уулзуулсан байх. Тэр охиндоо хэлээрэй. Би эндээс нэг л өдөр гарна. Дүл Тайландын хэлээр гартал бибэг танихгүй шүү гэдгийг санан ганцаараа л аялж байгаа мэт явсаар сая нэг хэлээр гарan том тамхинд сүлжидэх олны дунд хаашаа мэдэхгүй байснаа. Гэнэ түүний кафед хүлээж байгаараа гэсэн санагдан очиод хүлээж байв. Удалгүй түүн дээр нэг ганган залуу инээмсэглэн ирээд та сайн явж ирв. Инкичи хэн бэлээ? Пепел байна шүү дээ. Ингээд энийг хэдүүл гайхан харснаа. За битгий хотлоо яриад бай. Нууц үгүй хэл. Тэгвэл. Айдөө. Юу чи яаж? Зандаа ярэ. Би ч бошоохон гэртээ харих нь чамд буудалд өрөө захиалсан байгаа. Өнөөдөртөө сайхан амар би маргааш өглөө эрт чамаг авна. Тэгтээ чи чинь эмэгтэй үсттэй. Би бол энэ тэгтээ ярьдаг байсан бүгд үнэ. Би чамд туслана. Йоо. За арайчтай. Би тэгээд эрэгтэй хүнд үнсүүлээд дурлаад явж байсан байна уу? Новш гэж. Хэмээн хараал урсган даган гарвал гадаа яг л саунд сууж баймад бөгчм агаар өвдгөд тэртээ тэргүй дотор нь бачуураад байсан дүүл нэг сайн орлон хараал урсгаад Пепег даган машинд нь сон хөдөллөө. Пепе дүлийг буудалд нь оруулаад бурхныг авах гэдэл дүл зөнхөө тэрэн хаалга хүндэлсэн. Хүй, би чамд үүнийг өгч явуулж чадахгүй. Юу яриад байна? Би одоо боссод хүргэж өгөх ёстой. Би яаж итгэх юм? Хэнийг нь мэдэхгүй газар ингээд юу ч хөө ганцаараа үлдэнэ гэж байхгүй шүү. За яах вэ? Тэгвэл чи хамт яв. Тэгтээ боссыг зөвшөөртөл чи уулзахгүй. Болж байна. Банд өвгөн ойдвыг аваад гартал хойноос нь харсаар харахаар гарах энэ үед түүний дүүрээд байсан сэтгэл эргээд хов осон болчихсон мэд нэг л сонин мэдрэмж төрхөж. Охин чи аваагүй гэжтэй. Би арай гэмгүй хүнийг хэлмэдүүлж байгаа юм биш байгаа. Гэхдээ яалтчгүй чамааг явсан хойгуур ийм зүйл болчихлоо. Охин минь хүнийг таних амаргүй. Ойдвыг мөн чанартай чийж би ч мэдэхгүй шүү дээ. Гэмтэй бол гэмээ өөрхөөс өөр яалтай. Өвөө элэгтэй энэ алтан бурхад гардгүй л гэдэг байсансан. Тийм болгоор алдагдсан бурхан ямар нэг байдлаар цагдаа нар олж буцаж авчрах байх. Тэр үед нь өвлөж авах хүн чамаас минь өөр байгаа биш. Аав нь нүд алдлаа хадгалж байна. Банд өвгөн замын дуршийн хүү бодон яарамгүй явсаар гэртээ иртэл яндангаар нь утаа сануулж байхыг хараад гайхан мориндоо ташуур өгөн тавьсаар гэртээ орвол хүн байсангүй. Харин галд түлээд гэрийг нь сайхан цэвэрчгсэн байгаад яагаад ч юм нулимс нь гарan. Охин минь чи ирээд явсан юм биш байгаа да. Охин ирж явахад би гэж өвгөн хүний мууг үзэх гэж байгаа юм шиг дуустал нь улаарын шүүх хуралд сууж л байдаг. Чи эзэн юм болчихсон юм. Алдсан юм бол тэр л үз. Гарах ёстой юм нь гарсан биз. Эзэ байглаа алтны хонаас амь амьдралаа алдчихсан мэд ингэж сөр бараатайг үүдэг байлаа. Банд минь. Ёстол ойдын хийснэр усан баясан чулуу мэд алга болсон
Энэ олон жил өөрийгөө буруутган сэтгэлийн танд унаж байсан надад охиныг нь амьд мэнд эргүү сар сайхан амьдарч байгааг нь золоор очруулсан ачийг нь санахын оронд ингэгч хийжтэй банд юм. Ерөөсөө ойдоо авсан байлаач хамаа алга маргааш очиж гондолгүй гээд хүүгээ гаргаж авах минь. Хөөх юм надад ямар сайн байлаа. Тэнэг зөнийг толгой шунлаасаа болж хүнд идэхгүй таныг зангаасаа болж охиноо уулзах гээд эрэхтэн байгаагүй. Чи хүн таних яагаачгүй байна да. Хүн хүнээр л дотдог хорвоо гэдгийг ойлгоогүй мэдрээгүй гэж үү та. Банд мэн. Дөл бибиг хүлэнгээ орчноо ажин бодолд автансан. За дөлмөн ингээд чи ямар тач өөрийгөө өөрчлөхөр зоригтой шийдээд хүрээд ирлээ дээ. Одоо яаж чухан амьдрдаг юм байгаа. Тэгэж байгаад арга нь олдохгүйг. Новш гэж энэ пипэг очиж байгаад тогтаахан танилцж эхнэрээ болгоно гэж бодож байсныг яа. Ямар азар өөр өвөнд хэлээгүй байсан юм. Арай сандаа бас энэ шиг биш байгаа. Тэгвэл жаад хүүгийн бодол мөрөдөл бас талаар болно хөөх юм. Надаар юу хэлэх бол дөлмөн. Эднэр нэгийг бодуулаад чи хоёрыг бодож байж л ялгаран шүү дээ. Насаараа амьдрах биш. Хөрөнгөцсөн хонь аянда алган дээр бүгд хэлбэр аанда буугаад ирэх хонь болж л таараа. Энэ боос гэж ямар хүн байгаа бол насаар ойролцож яахан ихч байсан чи яадаг юм. Царайгаа яриагаа ашиглаад дотносоод авсан ч болохгүй газаргүй штэ гоо. Дэрэр өөрийнхөө бодолд баясан нэмсэглэн соочотол нэг залуу хурж ирээд дагаад явахыг хэлв. Дөл нүрэндээ худлаа гинэн зөвлөн дүр гарan нэмсэглэн орвол төсөөлж байснаас дэсөөр том биш өрөөнд бичгийн өрөөний ард нүдний шилтэй нас тогтсон эмэгтэй сууж байлаа. Энэхэн хооронд дөл дотроо нарийн бичгэнлэг гэхэд ийм том өрөөнд сууж байгааг бодоход овохон гар бололтой. Түүний бодлыг үгүйсгэх мэт өнөөх нарийн бичиг хэмээн бодож байсан эмэгтэй гараараа дохвол нөлийг доороос дагуулж ирсэн эрэгтэй хормын төдий шилэн хүзүүнтэй ирнэ дээлсэд авахд дөл зочин гараа зангидан эргэж харахаа гişэнд түүний илгэнд нудрагуулаа. Дөл учрыг ололгүй газар эвхрэн яолон хэвдэж байтал өнөөх эмэгтэй гартаа бурхныг барин дөхөн ирээд. Намайг бидний хин гэж бодовч. Юу мэдгүй. Би ойлгохгүй байна. Та хэн бэ? Пипи хаана байна? Миний хэн байх чамд тийм чухал юм уу? Миний хэн гэдгийг ойлгуулад өг. Хэмээн хэлбэл дахиад л түүнийг зодож эхлэв. Цустагаа утгалдсан дөл хоёр алгаа хооронд нь хавсран арай ихэн дугран. Намайг уучлаач те. Би үнэхээр таныг юу яриад байгааг ойлгохгүй байна. Сондоо хөлөгтэй үнэн гүйдлийн боосод үүнийг хүргэж өг. Пипэ хамт явна гэсэн. Би тэр хүүхэнд этгээдэл энд ирсэн. Хэлснээр нь хэлээр шалгуулад зал хэрэглэж байгаад гаргаж ирсэн. Тэгээд Пипэ намайг энд авчирсан. Би үнэхээр энэс өөр юу ч мэдэхгүй. Үүнийг сонсоод Пипэгийн хэлж байсантай ижил байхад дотроо сондоо хараа бидний бүгдийг нь хуурсан юм биш байгаа. Гүлгч нь яалтчгүй Пипэ үнтэй хамт явж хийдэ сулгаасан гэж байсан. Нэг бол арай тэр хийдэд дуураймал нь байсан юм болов. Тэрээр юу ч хэлэлгүй ширээнийхээ ард очин бодолтой авдан сууж байснаа нөгөө залуу тандан наадха Пипэтэй хамт явал. Пипэг хажуудаа байлгаж бай гэж хэлээрэ. Хэмээгээд гараараа гарч болно хэмээн дөхөв. Тэдний гарсны дараа утсаа гарган сондрлуу залгавал тэр дор нь утсаа авч байна. Сайн байна уу ичээ? Бараа утсан уу? Босс. Чи мэдэж байсан уу? Юу гэлээ? Энэ бараа хуурамч гэдгийг та юу яриад байна? Яахан аргагүй би өөрөө хийдэд харсан. Тэгээд Пипэг наад хамт ява Монгол залуутай чинь явуулж хулгаад болсон. Чи өөрөө хизээ наашлах гэж байна? Би удахгүй. Сондөр цаана утасны яриад азра бололтой чимээгээ болгоод харснаа утсаар амьсгаа аван өөртөө виски хундлоо. Пипэ минь чамд баярлаа. Чи тохирсон ясаар ам алдаг юм шиг байна. Хэмээгээд өнгөрснөө нэгэн санав. Сондор Пипэг бурхны дөөрөлгөж хийснийг хараад толгоос агсран. Пипэ чи бол үнэхээр мундаг баримлж юм аа. Адилхан болж чадчих байгаа гэдэг. Тийм ээ, ялгагдах аргагүй адилхан болж.
Би чамааг буруу таниагүй юм байна. Би танд насан туршдаа өртөө ачиг тань хизээж мартахгүй. Хэрэг энэ чинь үнэн бол чи миний төлөө нэг зүйлийг хийж чадах уу? Би таны төлөө үх гэвэл өгсөн ч бэлэн. Учир нь өнөөдөр би таны лачаар амьд өдий зэрэгтэй амьдарч байна шүү дээ. Би чамайг баггүй зүйл дээр туршсан. Тийм болоод ганцаараа наашаа иргэсэн юм. Аха, та тушаалаа өгнө үү? Хэрв би үнэн хөдлийн босс болбол чи мэдээж дагаад дэвшин. Тэр таны мэдэх хэрэгээ эзэгтэй минь. Хэрв ингээд боссын даалгаврыг биелүүлээд очиход чи бид хоёрыг юугаар шагнаж гээхүлэх бол бүр амьд үлдэх бодлого тунчиг баг. Тэгэхдээ та ганц охин мэдтэй. Биш гэдгийг би сайн мэдлээ. Намайг ашиглах гэж багад эндээс Монгол улсаас хулгайлсан байсныг би сайн л мэдлээ. Юу? Би чамд бүгдийг ярьж байна. Тэгэхээр чамд ямар их итгэж байгааг минь харж байгаа биз? Тийм ээ хатагтай. Танд их баярлалаа. Би бүгдийг даагаад гарах болон амлаж байна. Тэгвэл анхааралтай сонс. Энэ зөвхөн чи бид хоёрын нууц. Би чамайг сүртүүлээгүй. Зүгээр л чи хүн юм бол, эр хүн юм бол хэлсэндээ хүр. Пепе хариуд нь юу ч хэлэлгүй өмнөөс нь харан юу ярихыг нь бүлээн сон. Энэ алтан бурхныг хайж яваад би санамсаргүйгээр төрсөн эцгийгээ олж олдсон. Боссын нэг алдаа нь чиний төрсөн аав чинь Монгол хүн гээд надад энэ зургийг өгсөн байсан юм л да. Уг санаа нь бол төрсөн эцгийг минь олуулад алтан бурхны байгаа газрыг хэлүүлэх гэж байсан баг. Тэгэхдээ өөрөө намайг ийм хүн болгож өсгснөө дааж тооцоолсонгүй. Би боссын хайж байгаа алтан бурхныг олсон. Тэрийг чи хулгайлна. Цэжиг ахуулахгүй тулд яг ижлийг дөөрэлгэж хэрэгтэй болсон юм. Одоо чи явж үнийг сольж тавина. Чадах уу? Би хичээгээд үзье эцэгтэй. Чамд өөр ямар сонголт байхгүй. Чи яг адилхан хийж очиод сольж чадвал бүх зүйл окей. Харин дараа нь ямар нэг байдлаар баригдвал дөөрэлгэж хийснэ хиндэж хэлж болохгүй. Тэр бүхэл босс төртөл. Үүнийг ганцхан чи бид хоёр л мэдэж авах ёстой. Маш сайн ойлголоо. Тэр тал дээр та найдвартай байж олно. Сайн байна. Харин бүх зүйл төлөвлөсний дагуу болбол дүүлийг чи өөрийн мэдлэлтэй ав. Намайг эрэгтэй гэдгийг мэдээд яах бол? Өөрийн шаналдаа хөдлөгдөөд амар зам хайж явж байгаа хүнд амьдрал гэж юу байдгийг мэдрүүлэхгүй юу? Тэгвэл би өөрийн хүслээр яаж болно гэсэн үг үү? Яг тийм. Чи ижил хүссэн бидтэй. Чам таалагдж байгааг би мэдсэн. Эргэж энд ирэхгүй байх зүйлийг би зохицуулна. Танд үнэхээр их баярлалаа эцэгтэй минь. Тийм ээ, дүүл бол сайхан залуу. Би нэг л уулзсан байж бараг дурчаад байна. Тэр чиний асуудал эхлээд ажиллаад дуусах. Ойлголоо эцэгтэй. Сондор инхүү өнгөрснөө нэгэн санан өөртөө вискийн хундаглан ажлын өрөөндөө орон аврахын гэрээс авсан алтан бурхныг харж яснаа нэгэнтээ санаа алдаад. Сондор минь одоо чи өөрийнхөө амьдрах цаг нэрчээ бүсгүй минь. Өдий болтол өнөөдөр шиг яг ийм зоригтой шийдэмгий сэтгэл хангалуун байсан билүү? Би чинь зөвхөн Монгол хүн юм байна шүү дээ. Мань та. Банд өвгөн гэртээ охин минь чи ирээд явсан юм биш байгаа да. Охиноо ирж байгаад би гэж өвгөн хүний муу үзэх гэж байгаа юм шиг дуустал нь улаарын шүүх хуралцаж л байдаг. Чи хэзээ ийм болчихсон юм? Алдсан бол дэрэл биз, гарах ёстой юм л гарсан биз. Хэзээ байдлаа алтны өнөөс амьдралаа алдчихсан мэт ингэж сүр бараатайг уудаг байлаа. Банд минь. Ёстой ойдын хэлснээр усанд хайсан чулуу металл болсон. Энэ олон жил өөрийгөө буруутган сэтгэлийн тамд унаж байсан надад охиныг нь амьд мэнд эрүүл сарвал сайхан амьдарч байгааг нь золоор уучруулсан ачийг нь санахын оронд ингэгч гэжтэй. Банд минь. Ерөөсөө ойдоо авсан байлаач хамаалах. Маргааш очиж гомдолгүйгээд хүүгээ гаргаж авах минь. Хөөх юм надад ямар сайн байлаа. Тэнэг зөнийг толгой шонлоосаа болж хүнд идэгдгүй таныг зангаасаа болж охиноо уулзах гээд эргэтэн байгаагүй чи үн таних яагаач хөө байна да. Хүн хүнээр л дутдаг хорвоо гэдгийг ойлгоогүй мэдрээгүй гэж үү та банд минь. Энхүү бодон хувцас тайлаад өмнө нь бурхан байсан газар нь онгоон
эвгүй харагдаад байсан цэвэрлэхээр очтол танд зураг захаа хоёр байгаад гайхан авбал охин нь үзүүлж байсан зураг байлаа. Банд өвгөн олон ч юм бодолгүй захааг задлан уншиж өглөө. Аава, намайг уучлаарай. Аава. Аав минь, энэ үгийг нэгч удаа хэлж үзээгүй би. Ингээд бичихээр нэг л гар минь эвлэж өгөхгүй байх шүү. Тантай би хизээч уулзахгүй гэж боддог байлаа. Намайг аваад явсан тэр эмэгтэйг миний ээж гэж өнөөдрийн хүртэл бодож явлаа. Үнэндээ би танд байгаа алтан бурхны хулгайлах тэр эмэгтэй заавраар Монголд ирсэн. Танахаас аваад явлаа. Тэгэхэд та намайг нэг ч удаа хайгаагүй. Бас хүн гэж бодолгүй харийн хүнд өгч явуулсан чинь төлөөс болог. Би хэлээд авч болох байсан ч нэг бол энэ чигтээ ойд тохоод явж авлага байсан ч таны нүрийг харж байгаад гуйж авахыг хүсээгүй. Ер нь л тантай дахиж уулзмааргүй байна. Тэгээд ч сая 2 хоног би ихийг бодлоо. Баяртай сайн сууж байгаарай. Банд нулимстай нүдээр уншид дуусаад. Тэгэхдээ охин минь энэ чиний элийн юм шүү дээ. Хоёр сарын дараа Сондор анх ирж байснаасаа тэсвэр эмгтэй болсон харагдана. Одоо бол хин чарсан хэн цэрдэгжин гадаад эмгтэй биш. Өдөр тутмын амьдралтай сэтгэл хангалуун жирийн Монгол эмэгтэй болжээ. Сондор бибэ дүлийн хувь заяаг даатгаад удаан бодсны эзэс өөрийнх нь амьдрал үнэнгүйдэл биш гэдгийг ойлгон юу л болбол болог хэмээгээ тэдэнтэй холбоо барих бүх зүйлсээ устган өөрийгөө ч өөрчилгөөр суралцаж эхлэв. Нэг бусуудаа аавтайгаа уулзаж бурхныг нь буцааж өгөхөөр очиж байсан ч зөрхөлж чадсангүй буцсансан. Дэлгүүрээс авсан зүйлсээ машиндаа ачин хөлсөө арчаад хэдвчээ гарган мөнгөө тоолж үзээд. За байц одоо энэ мөнгөөр 1 сар амьдрал ихэн болох нэ. Нэг ажил олж хийдэг юм уу? Би ямар ажил хийж чадах бол? Бас намайг гадаад хүнгээд хэн ажил авах бол? Аав, ойд би гомдолгүйгээд гаргаагүй юм байх та. Нэг бол хуулийн дагуу шүүх гээд хугацаа орж байгаа байх та. Ойдын гэтэл гэрийг нь харж байгаад уучраа хэлж уучлалгаагаа тоосломж гоё та. Дөлөө би чамаас бол уучлалгахгүй. Найсасаа оруулж хэнийг нь мэдэхгүй хүнд ашигын төлөө шалчгаансан. Итгэл даадгүй новшид би хамгаас дургүй. Пипе чамд хайртай болохоор гайгүй бидтэй. Тэрээр нэмсэглэн удсаа гарган харуул. Пипе дэгжин өнгөлөг харагдаж хажууд нь дөлөө нүрээ будан 20 минут даашин зөмөлсөн Пипе гинсэж байгаа зургийг хараад та хоёртоо аз жаргал хүсье хэмээгээд гэрийн зүг дахив. Сондор гэрийн гадаа эрэнд дортой хүнсээ 2 гартаа барин гэрээ онголгон үүдээр оронгуудаа 2 гартаа барьсан зүйлсээ газар алдан. Ойдоо чи хэзээ намайг уучлаарай. Би чамайг хүлээж байлаа. Чи сондоо мөн үү? Тийм ээ, би байна. Би чамайг хүлээж ээжээ. Чи одоо хаашаач явах хэрэггүй. Чи намайг уучлсан уу? Би чамд гомдоогүй. Баярлаа чамд. Энд надад чамаас өөр таних хүн нэгч байхгүй. Нэг хүн байгаа шүү бүсгүй мэн. Ингээд шатруу харуул сандарч дагуулan харуул аав нь гартаа алтан бурхнаа барьчихсан. Энэ алтан бурхан нутгаасаа гардгүй гэж би та хоёрт хэлж байсан баха. Банд өвгөн ийхүү хэлээд цээж дөрөн инээд алдвал ойдов сандар хоёрч өөдөөсөө хайрын үдээр ширтэлцээд сэтгэлээ сэрэгдэл юунаас чимээлгүй хөвгөрөлцгөө. Төгсөв 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 01 минут.